За Танзаны хил рүү явж байна. Мараби хотоос гараад 3 хоног явж байна. Одоо эндээс 40 км-ийн зайтай Танзаны хил байна. За би өчигдрөөрөө 7 цагаас хойш отоглох газар хайж яваад бүтэн 1 цаг гараа хайгаад олддоггүй. За миний явж байгаа газар бол нэлийн ширэнгэн ой тэгээд ийм өндөр өвстэй ийм газар байгаа. Тийм учраас бас жоохон хүн бараад хийгээд хонвол аюул бахтай байх гэж бодоод тэгээд явж масачуудын үндсэн масачууд амьдардаг юм отог дээр ирж хонсон байгаа. Мизомбо. За өглөөний мэндэ. За 4 өдрийн дараа Танзаны Наманга хил дээр ирсэн байна. За миний анхны одоо визэ хил дээрээс мэдүүлэх газар энд байна. За Танзаны хилээр амжилттай ороод ирлээ. Танзаны хилээр Танзаны виза би аваагүй байсан. Тэгээд судлаад утсан чинь хилийн бүс дээрээс шууд өгдөг юм байлээ. Тэгээд ямар ч ирээд утсан ямар ч асуудалгүй шууд оруулчихж байна. $50 виза авч байна. Тэгээ виза картнаас шууд уншуулаад авчиж байна. За тэгээ ингээд Танзан руу ороод ирлээ. Танзаны газар нутгаар тухай хэлж эхэлнэ. За шууд хил дээрээс сим карт авч байна. Сим карт аваад хэдэн төгрөг солиулж аваад замдаа гарна. За Танзан болон Кения хоёрын ялгаа бол эхний байдлаар бол маш их мэдрэгдэж байна. Та нар ч гэсэн харж байгаа бах. Ямар ч хог алга байна одоогийн байдлаар. Тэгээ амар тайван байна. Энэ зам нь маш гоё замтай. Тэгээ дээрэс нь ямар ч машины хөдөлгөөн байхгүй байна. Их гоё байна. За тэгээд одоо Килиманжаро уулыг үзэхгээ явж байна. Гэвч яг эсрэгтэл рүү нь яваад ах юм. Миний уул нь яг зүүн урд руу байгаа юм л да Килиманжаро уул. Тэгээ тийшээ явсан зам байдгүй. Заавал нийслэл буюу араараа чөлөө. Нийслэлээр нь дамжаад Килиманжаро уулуу явдсан байна. За тэгээ ямар ч явжлээ. 3 сарын визтэй. Нүндэн санаа зовх уу те. Хоол идэж уух юм л алдж ивэл санаа зовх юм алга байна. Тэ. За ястай гоё байна. Нэг масаа хүнтэй уулзаад гэрийнх нь гадаа очиж хонохоор боллоо. Яах бас тэ яг нэг Танзан дахь масаа хүмүүсийн амьдралтай танилцсангаа энэ айлын гадаа амар тайван хонох юм шиг байна. Хөл зүйлс
Аялалт минь өнгө нэмдэгтэй. Энэ л жинхэнэ миний аяллаа хамгийн гоё хадлын явдлуудын нэг байдаг. За ийм газар ирж байна. Супер. Хүүхдүүдийн гар хурах жоох юм авсан байгаа. Тэрийг өгөндөө. Мамбо. За массажуудын тосгонд ирээд массажуудын эддэг самартай будаа юм уу да. Мах байхгүй маань. Тэгээд энэ манай сүйтэй цайтай ажиллах. Тэгтээ нөгөө онцлог нь нөгөө чихэртэй байд юм билээ. За ийм хоолоор дайлуулж байна. Би тэгээ энэ байранд хоногийн намайг үнгүй бай гэсэн л дээ. Тэгтээ яаж тэгж болох вэ? Хоногийн 10,000 шиллинг буюу манай Монгол мөнгөтэй ижлэх юм байлээ. Нэгсэндээ нэг 11,000 төгрөг хавцаа болж байна. Тэг өгөө гэж хэлсэн. Тэгээ 2-3 хоног тэгээд эндээс одоо яг миний зүүн өмнө талд Килиманжаро бол байгаа. Тэгээд маш гоё байршилтай, маш гоё одоо амьдралын хэв маягтай, маш гоё массажуудаар ирчихсэн. Тэгээд маш гоё бэлгшээж байна. Үнэхээр азтай байлаа өнөөдөр. Тэгээд маргаашнаас эхлээд Килиманжаро уул болон эндхийн масаа хүмүүсийн ахуй амьдралтай танилцгаая бүгдээрээ. Эй манаха өглөөний мэнд. За Танзаны хэлээр орж ирсэн эхний өдрөө маш азтай тохиолдлоор нутгийн хүмүүстэй уулзаад тэгээд нутгийн суурьнд ирсэн байна. За энэ бол харагдж байгаа ахуй амьдрал бол яг оригинал масаа хүмүүсийн энгийн ахуй амьдрал байгаа. За би өмнө нөгөө Кени улсад аялж байсан. Кенид бас масаа хүмүүс байна. Танзаны хойтлын хэсгээр бас масаа хүмүүс байд юм байна. Тэгээ энэ хоёрын ялгаатай байдлыг ингээд дэнслээд үзлээ. Тэгээ Кени масаачуд илүү зах зээлсэн одоо нөгөө соёл ахуй амьдралаа нэлээд одоо юм худалдсан гэх юм уу нэг иймэрхүү аялал жуулчлалын хөгжсөн тал руугаа байна. За тэгээд Танзанд байгаа энэ масаа хүмүүсийн ахуй амьдрал бол маш энгийн харж байгаа бах. Уурцсан мал аж ахуй. За тэгээд энгийн яг ахуй амьдрал нь яг өдөр тутамдаа нүдэнд ил харагдаад байж байна. За бүгдээрээ эргэн тойрныг харцгаая.
Ayo, weh, nama air kai. Nyala sih. Yang salah, oh. Урцуул маш энгийн эмхийн тусгай бургас модыг ашиглаад хүрийн бааз болон шавраа холиод урцаа хийчдэм байна. За энэ бол одоо ингээ гал зуух нь байх жишээ те. Эндээ шүү галаад болчдөг. Хэдэн халтраа хүмүүсийг хараад байгаарай. Нүд нь бүр амар нөхцөлцөн. Гэтэ хөрхөө эднэр чинь бас. Бүгдээр нэг юм урт бургас бариад авчихсан. За тэгээд хонь мала адгуулт юм шиг байна. Хитэн жоохон бацканууд анх удаа цагаан арьстай хүн харж байгаа. Их сонирн байгаа бол та нэг жоохон чихэр авчирч тарааж өглөө. Хөр хийстэй. Энэ ах юм байгаа. Тэгэл ингээл сайхан шороон дээрээ байгальтайгаа ойрхон өндөрч байна да. За би энэ тхийг нэг тосгонд ирсэн байна. За яах гэж ирсэн бэ гэвэл эндээс мах авж гин. Учир нь манай массачуудын хоол ер нь бол дандаа будаа, шош гих мэтчлээ иддэм байна. За би тэгээд махсаад болдгоо. Тэгээд 1 кг мах аваад түүнийг гоё шуудалж ягаад өөрөө хоол хийж иднэ. За шүлтэй хоол хийж иднэ. Яа тиймэрхүү мах зардаг газар байна. За энэ масаа хүмүүсийн иддэг хоолыг бол өдөр болго идэж чадахгүй юм байна. Эхний ирсэн өдрийнхөө оройн идээд бас өнөөдөр өдөр идлээ. Дам будаа өгдөм байна. Будааны дотор нэг жоохон шош холдог, альсвал жоохон төмс холдсон байна. Тэгэл маш энгийн хоолтой. Тэгээд над чиг дугуй унж аваа нэлээд бас энерги зарцуулж яваа хүний хувьд бол бас шаардлага тангахгүй байна. Тэгээ өнөөдөр дэлгүүр яваад жаалж бол хүнс цуглууллаа. Мах нь бол килограмм нь 100000. Ямааны мах килограмм нь 100000 гэдэм байна.
За тэгээд нэг сонгон ойр зургийн хүн суглуулад тэгээд сая нэг гал дээр махаа хуурж агаад хоолоо хийж идэх гэж байна. Нэг жоохон гомит шиг хийгээд ч юм уу гэж бодож байна. За нэг иймэрхүү. Яа, янзын гоё гурилтай шүл болсон доо. Мах нь гоё болохоор шүлэн сайн гард юм байна. Nice. За үдэш боллоо. Мал хотондоо ирлээ. Өөрөө ажлын цаг болж байна. Өгсөн залуугүй бүгдээрээ ямаагаа сааж байна. Era vai rembe nanga. Ai rogu onga nyaga. Ba hanyaro gito arahabi. За манай гэрийн эзэн залуу хоёр их нэртэй. Нэг их нэр нь явж байна, нөгөө их нэр нь тэр ногоон. Орхимж үзсэн байгаа. За тэгээ 5 хүүхэдтэй. Тэгээд ер нь бол хэдэн ч их нэр авч болох юм шүү дээ. За 4 их нэртэй хүн бол байд юм байлээ. Ер нь энгийн маса хүмүүс бол нэг 2 их нэртэй. 3 их нэртэй байд юм байлээ. Би бол маш их баяртай байгаа. Яг л нэг ийм ахуй амьдралыг үзхийг маш их хүсэж байсан. Тэгээ Кенед үдсэн массачууд бол миний сэтгэлд яг хүрээгүй. Яагаад вэ гэхээр тэдгээр хүмүүс нэлээд зах зээлдсэн. Тэгээ бас ер нь их хэцүү байсан, гуйлгагүйсэн, мөнгө нэгсэн. За энд бол яг л нэг манай Монголын хөдөөний ахуй амьдралтай, төстэй олон сайхан зан чанартай хүмүүс байд юм байна. 2 хоног маш сайхан энэ ахуй амьдралтай танилцаа. Тэгээд Килиманжаро уулын сүрдэм сайхан барааг нь хараад энд амарлаа. Одоо эндээс цааш 10 хотод 40 км газар маргааш өглөө эрт хөдлөнө. Тэгээд энэ өнөөдрийнхөө Танзан улс дахь маса хүмүүсийн амьдралаас та бүхэндээ хүргэлээ. За тэгээд 10 хоттой танилцсанаа дараа. За өнөөдөр өглөө эртлэн босоод Килиманжаро уулын үүлгүй тунгалаг дүрийг нь харж чадсан байгаа. Сүүлийн өдрүүдэд маш хүлтэй байсан. За ингээд гэрийнхэнтэйгээ салах ёсыгээд хамгийн настай хүн миний төлөө залбирч өгөөд за дараагаар нь аяллаа үргэлжлүүлсэн байгаа. За Арошо хот бол одоо миний байгаа газараас 120 км-ийн зайтай байдаг. За тэгээд
Арашаа хот хүртэл үргэлжлэх болно.